Ховд аймгийн боловсрол соёл урлагийн газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 3 дугаар улирлын амралтын хугацаанд 2018-аас 2019 оны хичээлийн жилийн мэргэжлийн хичээлийн олимпиадыг 18 чиглэлээр зохион байгуулсан. Тэгвэл мэргэжлийн хичээлийн олимпиадуудын дараагаар багш нарын оюуны алжаалыг тайлах, бие бэлдэр эрүүл мэндийг дэмжих, тэднийг идэвхжүүлэх, хамтын ажиллагааг нь хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн боловсрол соёл урлагийн газар залуу багш нарын холбоо хамтран сургууль цэцэрлэгийн багш нарын дунд чадварлаг багш 2019 спортын тэмцээний 4-р сарын 6-7-ны өдрүүдэд зохион байгууллаа. За Ховд аймгийн залуу багш нарын холбоо боловсрол соёл урлагийн газрын нэмжлэгээр чадварлаг багш гэдэг боловсролынхоо салбарын аврах шалгаруулах анх дугаар тэмцээнийг ерөнхийдөө энэ жил зохион байгуулж байгаа. Залуу багш нарынхаа дундаас ерөнхийдөө бүх багш нарыгаа хамруулад тэмцээний маань зорилго нь мэргэжлийн хичээлийн олимпиадуудад багш нар маань нэлийн бэлтгэлтэй наврын амралтаар бэлтгэлтэй байсны дараагаар бас оюуныхаа алжаалыг тайлаад намар болох шигшээ тэмцээнд оролцох эрхийн төлөө нэгэн тэмцээн маань зохион байгуулагдаж байгаа. Тэгэд энэ ташрамд бүх тэмцээнийг зорин ирж оролцож байгаа багуудаа түүний тэмцээн удирдлагуудад нь бас баярлаж талархснаа илэрхийлье. Дараагийн жилүүдийн тэмцээнээс тэмцээн маань илүү өргөн цар үрийг хамарч илүү чанартай болно гэдэгт бол итгэлтэй байгаа. Ерөнхийдөө бол багш нарын бас тоглох ур чадвар бол нэмэгдсэн байна. Мөн энэ тэмцээнээрээ бол одоо нэгэнтэйгээ нөхөрсөг одоо танилцах нөхөрсөг тийм тоглолт одоо болж байгаад одоо маш их баяртай байна. За манай сумаас эрэгтэй эмэгтэй бүгд ирж оролцсон. Жил болгон ингэж явуулж байгаасаа гэж хүсэж байна. Мөн спортоос гадна багш нарынхаа урлагийн авьяасыг бас хөгжүүлж ингэж бүсчилж явуулж байгаасаа гэдгийг бас үнэхээр хүсэж байна. Ингээ та нарынхаа ажилд хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Тэмцээн Жаргалам сумын 1-р сургууль, 6-р сургууль, Цас талтай прогресс сургуулийн спорт заланд явагдсан бөгөөд 14 сумын боловсролын салбарын 25 байгууллагын 45 багийн 450 багш оролцож, шатар 100 бодолт, даам, волейбол, теннис гэсэн спортын 4 төрлөөр 4 бүсэд хуваагдан өрсөлдсөн юм а. Тэмцээний үр дүнд бүс бүрээс эхний 2 байраар шалгарсан багууд болон ганцаарчилсан төрлийн тамирчид эх 9 сарда дэлхийн болон Монголын багш нарын баярыг өгтөн зохион байгуулах чадварлаг багш 2019 боловсролын салбарын аврах шалгаруулах спортын шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм а.